Энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн 2006 оны төгсөгчдийн санаачлан зохион байгуулж байгаа Алтан гагнур подкастын өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ дугаартаа өнөөдөр бид хонгорцол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгцэн эмч, анагаах ухааны магистр ахлах зэргийн эмч найзгаа урьсан. Дараагийн зочин маань гэрэл цэцэг, өөжмөд эмнэлгийн их барих эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч найзуудтайгаа уран оролцуулж байна. За өнөөдөр мэдээч сэтгцэн эмч нөгөөх нь их барих эмэгтэйчүүд тэр дундаа өргүүдлэр мэргэжсэн ажиллаж байгаа хоёр найзуудтайгаа илүү өргүүдэл үүнд тулгамдж байгаа сэтгэл зүйн асуудал дээрэс нь бидний энэ мэргэжлийн сайхан тал нь юу юм, мэргэжлээрээ бахархах, яагаад энэ мэргэжлийг сонгосон, өөрсдийнхөө мэргэжлийг танилцуулах нэвтрүүлэг болох байх гэж төсөөлж байгаа. За ингээд та хоёроос эхэлж асуух асуулт маань яг энэ мэргэжлийг яагаад сонгосон? За мэдээж их барих эмэгтэйчүүдээр явж байгаа. Гэхдээ энэ өргүүдлийн чиглэлийг сонгох шалтгаан юунд юу нөлөөлсөн бэ? Дээрэс нь өөрийнх нь хийж байгаа ажлын судалгааны чиглэл юу байна? Илүү их боловсруулж ажилдаг, мэргэшиж ажилдаг салбарынхаа тухай мэдээлэл өгөөч. Хонгороо маань ч гэсэн адилхан мэдээж сэтгцэн эмчгээд ерөнхий нэр томьёо явах тэр дундаа өөрийнхөө мэргэжил дотор илүү аль салбараа, аль чиглэлийг их дагнан барьж ажиллах сонирхолтой байдгүй, ямар судалгааны ажлууд хийгддэггүй талаараа ярилцъя. За. Иглүү. За энэ өдрийн минь төргий гүсийнхандаа баярын минь төргий. За энэ мэргэжлийг би яагаад сонгосон бэ гэхээр манай өвөө Дундгой аймгийн Мэцэслийн тасагт насаараа ажиллаад тэтгэвртэй гарсан хүн байсан. Тэгэхээр бага үеэсээ л өвөөгөө яг нөгөө мэцэсэл хийж байгаа үед нь мэцэслаасаа харж ирээд гар нь ингээд яваад болцсон ч байдаг юм уу, эсвэл хагас бүтэн санд гэртээ байж хат нь алсын дуудлага ирээл өвөөг минь аваад явдаг, буцаж ирэхдээ хөрхөн сүд хараг барьцсан гэл ирдэг их эмнэлгийн орчинтой ойрхон өссөн баг. За тэгээд мөн яг төгс төхөөд ирэхээр болохоор манайх 3 хүүхэдтэй. Нэгийг хуульчулгая, нэгийг нэмч болгоё, нэгийг санхүүгийн чиглэлээр болгоё, мэргэжил сонгуулъя гэж ярилцсан байсан. Би бол тэгээд эмчийн мэргэжил ийг сонгож би мэргэжиж анагаахт орсон байгаа. За тэгээ анагаахт орсны дараа бол би ер нь л өвөөтэйг адилхан мэцэслийн эмч болно гээл зуны саруудад эмнэлэг дээр жижиг тондогч байдаг юм уу, тэгэл мэцэсэлд ороод гүрчөг татаал туслагч хийдэгч байдаг юм уу, маш их ингээд мэцэслийн эмч болно гэсэн хүсэл мөрөөдөл хүндэртэй байсан. За тэгээд анагаах 4-5 дугаар курсээс их барих эмэгтэйчүүдийн хичээл ороод за тэгээ би бас байнга ингээд мэцэсэл туслагч хийсээр хагаад ер нь бол энэ мэргэжлийг бас эмэгтэй хүн хийж дийлж чадах уу? Миний биеийн пропорц, сэтгэл санааны байдал энэ олон жижүүр энэ байдлыг би тэгсэж чадах уу гэдэг юм бас сонголтын дээр ирээд за ер нь бол ингээд бас яг энэ эмэгтэй хүнд бол ер нь бол энэ мэргэжил жоохон хүнд юм байна. Гэхдээ би бас яг их барих эмэгтэйчүүдээр явбал бас шинэ амьдрал шинэ мэдрэмж төрүүлдэг их барих эмэгтэйчүүдийн салбар бүр их гоё юм байна гэдэг байдлаар яг төгсөөд их барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжлийг сонгосон. За тэгээд яг яагаад дотоод шүүрлийн мэргэжлэр мэргэжсэн бэ гэхээр резидентэд суралцж явах явцдаа бид хэд чинь бүгдээрээ л ер нь бол төгсөөл гадаад явах сонирхолтой л бүгдээрээ л судалдаг байлаа шүү дээ тий. Тэгээд энэ үедээ би PubMed-с Японы судлаачдын судалгаануудыг ингээд уншаад тэгээд ингээд контакт мэйл хаягуудыг ингээд чагсааж бичиж жагаад бүгднөрөө ингээд мэйл өчтдөг байсан. Тэгэл би таны судалгааг сонирхож байна. Та намайг судлаачаар аваач. Би ингээд судалмаар байна, сурмаар байна гэл ингээд мэйл өчтдөг гэсэн. Тэгэл магадгүй тэгэл ер нь бол хариу ирэхгүй. Тэгэл шантрахгүй гэл бүгднөрөө ингээд мэйл өчилээд гэсэн байхгүй. Тэгээд байжсэн чинь манай нөхрийн ажлаас Японд сурах бас боломж гаргаад манай нөхөр эхлээд Япон явсан. За түүний дараагаас би хүүхдээ аваад нэг жил нөхрийнхээ ар
ард талыг дагаад ингээ Японд амьдарч байхдаа Японы хэлний бэлтгэлд бас суугаад. За тэгээд тэрний дараа бас нэг Японд сурчмаар санагдаад л тэгэл нөгөө одоо шууд одоо нөгөө тэр анагаахын их хөрх эмэгтэйчүүдийн профессор ороод бас би сурья гэвэл бас одоо Японд бол тим юм бас хүлээж авдаггүй байхгүй юу. Тэгэхээр нөхрийнхөө профессорыг уйгаад тэгээ намайг одоо нөгөө та энэ их хөрх эмэгтэйчүүдийн профессор руу одоо намайг сургаад өгөө та рекоменд хийгээд өгөөч би маш их одоо сурах хүсэл сонирхолтой байна гэдэг байдлаар одоо хэлүүлж одоо рекоменд өгөөсөн. Тэгээд азар одоо энэ профессор минь намайг хүлээж авч уулзъягээд тэгээд одоо уулзсан. За тэгсэн чинь одоо яг нөгөө анагаахын одоо би ч бас докторийн зэрэгт шууд орчиж гэж бас бодоагүй юм л да. Тэгээд намайг сургаад өгөөч би курс хийсэн ч яхав гэл тэгсэн. Тэгэхээр бол одоо докторийн сургалт бол байдаг. Гэхдээ одоо энийг төгссөн хүн бол одоо орох хүн бол нэг боловсролын одоо зэрэг бол нэг 18 жилийн боловсралтай байх хэрэгтэй гэсэн ийм нэг нийт сурсан хугацаа 18 жил байх хэрэгтэй гэсэн ийм одоо хугацаа хэрэгтэй байдаг гэд. Тэгэхээр бид хэд чинь тэр үед чинь 10 жилээр төгсдөг байсан. Ахаад 6 жил ангаах төгссөн тий. Ахаа 2 жил дутаж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь азар би бас нэг одоо гадаад харилцааны сургуульд бас нэг 2 жилийн курс хэлний курс төгссөн байсан. Энэ 2 жилийнхаа курсыг нэмээд би 18 жилийн боловсролоор докторийн зэргийн шалгалт одоо энэ курс докторийн зэргийн одоо хамгаалах курсэд шалгалт өгөх хэрэгтэй болоод за тэгээд тэр үедээ бас шалгалт өгөө тэгээд одоо орж исэн юм аа. За тэгээ яг дотоод шүрлээ бас одоо ярьж хэлэх гэдэг юм тийм. Тэгээ яг их хөрх эмэгтэйчүүдийн чиглэлээр ингээд 4 жил суралцж явах явцдаа одоо энэ өргүүдлийн чиглэл гэж одоо байдгийм байна. За тэгээд дотоод шүрэл гэдэг юм чинь одоо яг одоо эмэгтэйчүүд болон яг төрхийн хамгийн үндсэн одоо зохицуулга бүх контролын дотоод шүрэл гэдэг юм байна штэ гэдгийг тэр үед мэдэж авсан. Тэгээл ер нь бол одоо эргэлт буцалтгүйгээр л дотоод шүрэл тэгээд тэр дундаа өргүүдлийн чиглэлээр одоо илүү түлхүү судалж сонирхож ирсэн баг. Докторийн ажил бас дотоод шүрлээр юу тийм докторийн ажил дотоод шүрлээр өргөжүүлээд ирж байгаа. За хонгорогийн дараа тийм. Подкастын ивент тэтгэгч Golden Tip Нүүрам шүдний имлэг. Баярлалаа. За би яг эмчийн мэргэжлийг яа сонгосон бэ гэхээр ингээд математикийн би сонгонд явдагсан байхгүй. Тэгээд 8 ангидаа зүгээр намайг хим биологийн олимпиадад ор гэсэн. Тэгээд орсон чинь 1-р байр эцэлсэн хоёлын дээр нь тэгээд би улсын олимпиадад хүртэл ингээд оролцсон. Тэгсэн чинь өө чи ингээд хим биологтай айгу мундаг юм биш тэгээд тэгэхээр за ингээд хим биологт би мундаг юм чинь юу болох уу гэл ингээд бодсон чинь эмч болох юм бэ. Тэгэл тухайд чинь хим гэхээр л эмч гэж боддог байсан. Тэгээд шууд шалгалт өгвөл анахт ингээд тэнцсэн. Тэгэл шүүн надад бүх анги ингээд нэлттэйсэн. Тэгсэн чинь ингээд би манай ингээд ээж аав хамаатан саданд эмч байхгүй штэ. За ямар ангиг сонгох уу гэл ингээд яасан чинь манай аав миний охин эмчилгээний ангийг сонгочоо гэх. Тэгээ эмчилгээний ангид орсон. Тэгэл ингээд за ингээд блог болгон дээр л ингээд өөр ингээд шүү блогууд үздэг амьсгал эмгтээчүүд дотор зүрх бөөр гэлээ. Тэгэл явж байгаа 6 даа ингээл за миний хувийн онцлогт ингээд тохирхон болохоор юу би юун дуртай юм болоо гэж бодож байгаад хүүхд эсвэл сэтгэц гэд ингээд 2 вариант дээр л яг үлдсэн. За тэгээ яах вэ? Хинээс зөвлөгөө авах вэ гэж ингээд бодож байгаад одоо манай эмчилгээ эрхлэлийн дэд захирал алтан зүллийг би таньдаг. Тэгээд ингээд танаа мэрэгчлэлээр нь ямарх вэ? Би одоо хүүхдээр сонгох уу, сэтгцийг сонгох юм болов уу гэж бодож байна гэсэн чинь. Өө чи хүүхдийн сэтгцийн эмчил болчихж байна. Тэгэхээр өө нэр тийм биш үү? Би чинь баг 2 тулаа, нэг сумаар 2 тулаа бодчих юм штэ гэл. Тэгээд сэтгцийг ингээд сонгосон. Тэгтээ яг нь надад бол яг хүүхдийн сэтгцийн эмч болох ингээд боломж бол ингээд олдоогүй. Тэгээд ингээд энэ дотор ажиллаж байхдаа л ингээд сэтгэл судлаар ингээд нарийн мэрэгшээ гэдэг яг сэтгэл судлаар ингээд нарийн мэрэгшиж байгаа. Тэгээд миний одоо зорж байгаа зүйл гэх юм бол сэтгэл заслын эмчилгээг олон улсын түвшинд ингээд Монголд яг үзүүлдэг болъё гэдэг яг энэ чиглэлээр ажиллаад олон улсын эрх сэтгэл заслын зөвлөгч болсон. Одоо л би эрх сэтгэл заслынхаа магистрт сурж байгаа. Тэг яг энийг төгсөх юм бол 27 оны 4 сард төгснө. Тэгэхээр би ингээ олон улсын түвшинд одоо сэтгэл заслын эмчилгээг ингээ Монголд ингээд нэвтрүүлэх анхны хүмүүсийн нэг болох гэж байгаа маа. Тэгээд өргөдөлтэй яаж холбогдсон бэ гэхээр би нөө магистрт ингээ ороод за ямар ч гэтлэр ингээд
судалгаачийн шинжилгээний хэм хийх вэ? Тэгээд ерөнхийдөө шинжлэх зүйл юу вэ гэж ингээд судалж хагаад ингээд өргөдөлтэй хосын ингээд сэтгэл зүй асуудлууд гэдэг энэ нэг сэдвээр яг магистрийнхаа сэдвийг хамгаалсан магистр хамгаалсан. Вау, өстой мэдээ юм шүү дээ. Ингээд бид нар та хоёрыг хамт урьсан байх нь шүү дээ. Манай салбарт энэ одоо сэтгэл зүй асуудал өстой маш чухал. Тэгээ бид хэд бас ингээд хүмүүсийг бас одоо сэтгэл засалж эмч үрж бас сэтгэл засалт хийдэг байхгүй. Тэгэхээр би чамайг өстой мэдээгүй шүү дээ. Чамаас салахгүй. За тэгээд бид тэдний яриаг ингээд сонсохоор мэдээж өргөдөл гэдэг яригадаад байгаа тий. Тэгэхээр та хоёроос асуух дараагийн юм маань болохоор өргөдлийн тухай нэг товчхон мэдээлэл өгөөч. Бид нар бүгд хэдийгээр эмчнэр ч гэсэн бас зарим салбарын юмыг мэдэхгүй байх. Дээрээс нь энэ одоо өргөдөл чинь дэлхийд тооны хувьд ямар байгаа? Монгол улсад ямар байгаа? Сүүлийн жилүүдэд одоо сүүлийн хэдвэ 15-20 жилийн хугацаанд Монголд өргөдлийн эмнэлгүүд миний мэдхээр 4-5 гарчих шиг боллоо тий. Тэгэхээр энэ эмнэлэг байгуулагдаад байна гэдэг маань хэрэгцээ шаардлага түүний статистик нь байгаах гэж бодож байна. Энэ талаар гэрлээгээ мэдээлэл өгөөч. Хонгороо маань болохоор энэ өргөдөлтэй хүмүүст хамгийн ихэнлж ямар сэтгэл зүйн нөлөөлөл гардаг талаар гэрлээгийн дараа. За өргөдөлтэй хосууд гэдэг маань болохоор тодорхойлт нь болохоор одоо гэр бүл болоод доктортой бэлгийн харьцаатай хамгаалахгүй бэлгийн харьцаатай байгаад нэг жилийн дотор жирэмсэн болохгүй байгаа гэвэл өргөдөл ямар нэгэн шалтгаан байна гэж үздэг. За тэгэхээр хэрвээ одоо нэг жилийн хугацаанд жирэмсэн болохгүй бол хос хоёр маань одоо мэрэгжлийн эмнэлэгт хандаад одоо ямар эрэгтэй шалтгаан байна уу, эмэгтэй шалтгаан байна уу, хавсарсан шалтгаан байна уу гэдэг тодруулах шинжилгээ хамрагдах шаардлагатай байдаг. Тэр өргөдөл гэдэг маань болохоор олон төрлийн шалтгаантай байдаг л да. Эмэгтэйгээс шалтгаасан, за эмэгтэйгээс шалтгаасан гэдэг маань одоо үрийн олонх урс битүүрэлтэй ах уу, өнд хүчин одоо өндгийс боловсрохгүй байх уу. За эсвэл одоо үрийн олонх гуурс одоо усчинж байдаг ингээд маш олон шалтгаан байдаг. За эрэгтэй шалтгаанаас болохоор бас эрэгтэйсийн тооч нар хүрэлцэхгүй байдаг ч байдаг юм уу те. Одоо бас төвийн гаралтай болон төмсгний гаралтайгаар одоо эрэгтэйс одоо боловсрохоо байсан ч байдаг юм олон шалтгаанууд байдаг. За мөн энэ хоёр шалтгаан хавсарсан бас байж болдог. Тэгэхээр ер нь дэлхийд дахинд бол одоо өргөдлийн шалтгаан болохоор одоо 20-30% нь болохоор үрийн олонх уурс шалтгаантай. За мөн эрэгтэй өргөдөл бас нэг 15-аас нэг 20% одоо шалтгаантай. За мөн хавсарсан бас нэг 20-30%-тай гэдэг иймэрхүү байдлаар шалтгаанууд бол байдаг. Монгол улсад судалгаа байгаа юу? Би нэг саяхан тоо харсан чинь дэлхийн судалгаан дээр болохоор 6% тутмын нэг нь өргөдөлтэй гэсэн тоо харсан. Тийм тоо байна уу? Тий. Монголд болохоор бас өргөдлийн судалгаа бол хийгдсэн байгаа. Тий. Эрэгтэй шалтгаан тулан яг одоо гэр бүлүүдийн нүд хийгсэн судалгаанууд бол байдаг. Тэгэхээр энэ одоо үзүүлэлтээр бол гэр бүлүүдийн бол нэг 15 орчим хувь нь болохоор бас өргөдөлтэй байна гэдэг юм судалгаа бас гарсан байдаг. За өргөдөлтэй хосуудад хамгийн түрүүнд сэтгэл зүйн ямар асуудал үүсдэг юм бол одоо өргөдөлтэй гэдгээ дуулсан гэр бүл хос хоёр байлаа гэж боддог. Подкастын ивент тэтгэгч Юмед гоо сайхны мэдсэслийн эмнэлэг. За аюу их сэтгэл готрол сэтгэл түгшилтийн шинжүүд ингээ илэрдэг. Тэгээд өөрөөсөө ичих бусдад өөрийн үнэлэмж буурах гол шалтгаан бол ингээ болдог. Тэгээд энэ асуудлаасаа болоод ихэнх одоо хосууд маань энэ асуудлыг давж чадахгүй эсвэл гэр бүл шалтгаалтын бол үндсэн шалтгаан бас болох гээд байдаг. Тэгээд ингээд судалгаагаар болохоор ингээд өргөдлийн эсрэг хэмжлэгээ хийж байгаа ингээд хүмүүсийн судалгаанд ингээд яхад ингээд эрэгтэй хүн эмэгтэй хүнээс ингээд эмэгтэйчүүд нь илүү их ингээд сэтгэл готрол сэтгэл түгшилт нь ингээд өртдөг юм байна. Эмэгтэйчүүд нараа илүү яагаад вэ гэхээр энэ маань болохоор нийт хүн ам юу гэж хүлээж авдаг вэ гэхээр ингээл энэ хүүхдтэй болохгүй байгаа нь эмэгтэй хүнээс л болж байгаа юм уу. Тэгээд тогтсон юм ойлголтууд байна шүү дээ. Одоо манай Монголд бол тийм ойлголтууд агүй их байгаа. Тэ хэлцүүгнүүд ч байгаа. Тэгээд энэ нь болохоор ихвчлэн эмэгтэй хүн лүгээ ингээд хандсан байдаг учраас яг энэ дээр болохоор бас нэлээд эмзэг. Ер нь бол одоо дээр үеэсээ л одоо хүүхдтэй болохгүй байх гэдэг маань эмэгтэй хүн л болохгүй байх гэдэг.
хүн эмэгтэй хүн л эмнэлэгт үзүүлээд яваад байдаг те эрэгтэй үзүүлдэхгүй би зүгээрээ л чи очиод үзүүлчихэд ирээл гэдэг. Тэгэхээр бол бас манай дээр ирж байгаа тохиолдлуудыг л ингээд эхнэр үзүүлэл яваад байдаг. За эцсийн мөчүүд ингээд нөхөр одоо өргөдөлтэй байдаг ч юм ийм тохиолдол мэрсээр ер нь бол одоо нэлээд тохиолдсон шүү. Тэгэхээр одоо манай энэ салбарт болохоор одоо ингээл цаг хугацаа их ордог байхгүй юу. Тэгэхээр жишээлбэл одоо бөөр өвдлөө гэвэл ингээл бидгээд бүр нэмж тандаал ингээл нэг 5 хоног антибиотиктэй тусал мус хийгээл ингээл илаашаал ингэдэг бол өргүүдэл гэдэг чинь бол одоо ингээд би энэ одоо өвдөхгүй ч гэсэндээ сэтгэл санаа их өвддөг те ахаад бид хэдийн эмчилгээ бол одоо ингээд бүтэн сар хүлээж ингээд сард нэг л удаа өндөг боловсрдог тэр өндгийг нь боловсруулахыг хүлээж агаад бид хэд өндгийг авдаг ч байдаг юм уу ахаад өндгийн цуглуулаад авлаа гэвэл дараагийн сар нь умаа хүнд эдэн суулгадаг гэдэг ингээд ийм бид хэдийн эмчилгээг сар сараар үргэлжилдэг. За манай дээр бол заримдаа 2 сарын хугацаанд жирэмсэн болоо явж байгаа хос байдаг байхад зарим нь 2 жил болоод жирэмслээгүй хосууд идэх байна. Тий. Тэгэхээр энэ нэг одоо 2 хосын арталд одоо зөвхөн энэ 2 хос явж илаа гэхэд тэрний арга гэр одоо 2 талын аав ээж нэр те ах дүүнэр эмээ өвөнөр гэдэг ингээд бүр гэр бүлээр стресстэй байхгүй. Тий. Тэгэхээр ахаад зөвхөн одоо нөгөө зарим гэр бүл болохоор одоо хоёулаа хосороо энэ асуудлыг шийднэ гэдэг ингээ хосороо явдаг гэр бүл байдаг хахад зарим нь зөвхөн эхнэр нь л яваад идэг тий одоо хадмууд нь чи одоо мөнгө л аваад яваад идэг одоо үр дүн хаав юм ч гэх юм уу гэдэг байдлаараас одоо дэмжихгүйгээр бас гэр бүлтэй одоо хүн бас байдаг. Тэгэхээр цаг хугацаанаас бас илүү одоо манай салбар чинь бас эдийн засгийн хувьд бас өндөр төлбөртэй цаг хугацаа их ордог ийм учраас эмчилгээ болгонд одоо эмчилгээ үргэлжилж явах болгонд манай эмэгтэйчүүд маань за эрэгтэй ч бас байдаг стресстэй ахаад одоо энэ эмчилгээ бол үр дүнтэй болвол сайхан л байна бас үр дүнгүй байх тохиолдол бас байдаг энэ болгоны ард одоо маш их стресст орж ингээд депресд ордог байхгүй. Тэгэхээр энэ эмчилгээд бидгэд амжилттай болгож ахаад үргэлжлүүлж үр дүнгээ одоо гаргахын тулд энэ эмчилгээний араас бидгэд тэр хүнийг босгож авах эмчилгээг үргэлжлүүлэх сэтгэл зүйтэй болохын тулд одоо эмчнэрэл бид хэд л бол яг одоогоор сэтгэл зүйч хийгээд байгаа байхгүй тий. Гэхдээ яг ингээд мэрэгжлийн хүнтэй байгаад ингээд яг ингээд хамтарсан эмчилгээ хийвэл одоо маш их үр дүнтэй байхаа. Өргөдөлтэй одоо өөршөлжүүлэн суулгасан хүн гэхэд жирэмсэн болчлоо. Жирэмсэн болоход тэр хүн сэтгэл хөөр баярлж л байгаа хэрэг тий. Баярын хажуугаар битүү төгшүүр явна тий. Дараа нь эсвэл үр дүнгүй болчлоо. Эхний суулгалт үр дүнгүй болчлоо, амжилтгүй болчлоо. Тэгэхээр тэр хүнд бас сэтгэл зүйн асуудал гарна. Энэ дээр ер нь хоёр эмчнэр одоо та хоёрын хувьд яаж яг менежмент хийв? Дээрэс нь энэ сэтгэл засах зөвлөгөө гэдэг тэр нь одоо монголчууд хугацаа зарцуулж эхэлсэн үү? Одоо биднийхаар бол хүмүүсийг сэтгэл зүйчд очоо, сэтгцэн эмчд очоогоо хэлжүүл нөгөөдөл чи нөгөө галзуун хүнийг л авчдаг гэж боддог байлаа шүү дээ. Одоо бол харцангуугаар бас сэтгэл зүйн төвд айгүй олон болоод байгаа. Энэ нэг дагаад ард иргэд айгүй боловсралтай болоод байна уу? Тийм, ялцчгүй ингээд юу сэтгцэн эрүүл мэндэд маш их анхаардаг болцсон. Мөнгө төгрөг зарцуулаад одооноос сурж ийн. Угаасаа зарцуулах нь тухайн хүндээ ингээд амьдралын чанарт ингээд өөртөө сэтгэл хангалуун байгаад ингээд чухал байдаг. Тэгээд одоо ингээд өргөдөлтэй холбоотой яг ингээд сэтгэл готор сэтгэл түгшлүүнээс үсээд байгаа вэ гэхээр нөө цаадалт нь хэд хэдэн л ерөнхийдөө гол айцуд байгаа байхгүй юу? Нэгдүгээр гэх юм бол оршин айц. Тэгээ миний үр дүнэлт үлдчих чадах уу? Тэгээ би одоо энэ хүний үр өдмийг гаргах одоо шаардлагатай ч юм уу тэгээ ингээд үр өдөм тасалчихгүй гэдэг нэг юм ингээд одоо миний үргэлжлэл байх уу гэдэг ингээд оршихуйтай холбоотой айцуд байгаа. Хоёрдугаар гэх юм бол ингээд бас ингээд хүүхдийн өр гэдэг одоо ингээд тэг за би хүүхдгүй ээж болно гэд ингээ хахад ингээ хамаатан садан ээж аав ах дүүс те таньдаг хүмүүс нь ингээл чи яагаад хүүхдтэй гарах болохгүй байгаа гэд ингээ баг тэр хүмүүний өмнөөс ингээд төрөх ёстой юм шиг те тэр нас айгүй их ингээд нөгөө тухайн хүнийг ингээ ядаг 3 дугаар гэх юм бол одоо ингээд хүний амьдралын ингээд үнцийн утга учир гэдэг ингээ яхаар ингээд бас нэг хилцүүгүүд байгаа шүү дээ. Ингээл хүн хүүхдтэй байх хэвээр нэг мод тарих хэвээр ном ичих хэвээр гэл яг тэрнтэй адилхан ингээд миний амьдарч байгаа амьдралын утга учир дээр заавал ингээд нэг хүүхд орж ирээд байгаа байхгүй юу?
Тэгэхээр ингээд яг өдөр нь угаасаа л тийм байж болно л доо. Гэхдээ бид нар мянга хичээгээд цаг заваад зарцуулаад тий мөнгө төгрөгөө зориулаад ингээд бас ингээд өөр шилжүүлэн суулгах ингээд процедурт маань аягүй их бас өвдөлттэй байдаг шүү дээ тий. Тэгэхээр ингээ өөрийнхөө ингээ эрүүл мэнд ингээд тэр бүх юмыг зориулж байгаа байхгүй юу. Тэгээд энэ маань ингээ амжилтгүй болчихоор яалтчгүй. Угаасаа тэрнээс өмнө айц төгшөр байна. Амжилтгүй болохоор ингээл би ингэж хичээж байгаа гэдэг юм гарч ирдгээ. Энээс урьдчилан сэргийлэхийн гол нэг юм гэх юм бол одоо миний саяны яриад байгаа тэгээ оршихуйтай холбоотой өртөө холбоотой, үн цэнтэй холбоотой зүйлүүдээ ингээд тий ингээд за би энэ процесс маань амжилтгүй болсон ч гэсэн би чинь л ингээд ийм шүү дээ гэдэг зүйлүүдээс ингээд олон тулгуур хийх нь ингээд надад чухал юм шиг санагддаг. Тэгэх юм бол тухайн ингээ хүн маань харьцангуй 50 байна. 50 амгалсан байгаад тэгэхээр чинь бие махбод маань хүртэл ингээд те ямар нэгэн зүйлийг ингээ хийж бүтээх ингээ боломжтой болдог. Подкастын ивент төвч Сэцэн Мед эмнэлэг. Миний одоо туршлагаар гэхээр одоо тийм сэтгэл готролтой өөрийнх нь одоо эмчилгээ үр дүнгүй байгаа хүмүүсүүдийг босгож ирэх нэг миний нэг арга байдгийг тийм. Тэгэхээр энэ болохоор одоо чи ганцаараа биш ээ. Одоо ийм одоо асуудалтай хүмүүсүүд дүүрэн байна. За тэгээд яг чиний насны одоо ийм хүн ингэж эсөөгөөд ингээд суулгаад яг ингээд төрцөн байна гэд би хүний жишээ одоо харуулж ярих дуртай. Тэгээд яг одоо үйлчлэгчтэй маань ингээд үүдэн дээр ингээд хүлээж ихтэй хонго хоорондоо ингээд танилцаад за тэгээд чи яасан би яасан гэл ингэдэг юм шиг. Тэгэхээр яг нүдэн дээр нь ингээ хүн ингээд жирэмслээд ингээд явчихаар нөгөө чинь бүр энэ ингээд жирэмсэлж байгаа юм чи би болох юм байна гэд бүр амар найдвартай бүр ихтгэлтэй би заавал жирэмсэлж ижил танаас сална ч гэдэг юм уу те бүр юм ихтгэлтэй болчдөг. Тэгэхээр бол одоо би бүлгийн сэтгэл засалж байдаг юм уу тэгээд нэг юм одоо бодит жишээ байвал бас айгүй хүнээс хүлээж авдаг юм шиг санагцсан. Одоо өөрчлөлтөнд суулгах ажилбарын маань одоо амжилт үр дүн ер нь хэдэн хувьтай байдаг вэ? Дэлхий ямар байдгийг манай Монгол улсад яг ямар байгаа вэ? За ер нь бол дэлхийн дундаж бол нэг 20-30% байгаа. За манай эмнэлгийн дундаж бол нэг 50-55 орчим амьд төрөлтэй юм штэ. Яг одоо маа хүндээ суулгаад жирэмсний даавар орж ирснээр бол манайхаа бол ер нь сар болгон 70% явдаг. Тий. Эндээс бас өсөлтгүй болох цулбухаас эрсдлүүдээ хасаад ер нь бол 50% төрж байгаа. Гой тоо юм тий. Манайх бол нэлээд өндөр тийм байна. За сэтгэл заслаар ажиллаад ер нь дунджаар одоо сэтгэл готролтой юм хүн тэр хүнд ер нь хэдийн хугацаа цаг ороод шиг байдаг. Одоо өөртөө ч очиж уулзаад ингээд яваад нэлээд хугацаа ордог. Гэхдээ яг үржилжүүлэгч нь бол сард нэг удаа ажилбартаа орно. Тэгээ эн чинь амжилтгүй болох, эсээ ялгуулах гэл тэр хүнээс аюу хугацаа шаард. Яг тэрэн шиг ерөн сэтгэл зүйчэд очихоор бас хэдийн хугацаа шаарддаг хүмүүс. Зүгээр одоо эн чинь бол ажил төрлөө эрүүл явж байгаа өөрт нэг проблем байна тий. Энэ проблемаа давахын тулд хүн ер нь сэтгэл зүйч эмчтэйгээ дунджаар хэдийн хугацаанд очно гэсэн. За сэтгэл зүйн зөвлөлт сэтгэлслийн эмчилгээ маань ингээд курс эмчилгээ маань дэлхийд юу гэж үздэг вэ гэхээр 6 сараас 2 жил ер нь тий тэрнээс дээш ингээ үргэлжлэнэ гэж хэлдэг. Манай монгол хүмүүс болохоор юмыг айгүй сайн ингээ хурдан үлээж авдаг, өөр юм болгодог тий ийм онцлогтой юм шиг надад санагддаг. Тэгээд над дээр нэг охин байсан юм аа. Ер нь айгүй олон хүмүүс байгаа л да. Тэр охин ингээ бүр ингээ малгай өмсөө явдаг тий ингээ хүмүүний нүдөө харж чадахгүй бүр эртөө үнээс ингээ айдаг ингээ хүмүүс хажууд нь юм ярьж байгаа нь өөрийг муулж байгаа юм шиг санагддаг юм охин. Хоёр ингээ 3 сар уулзаад хэрхэн найз залуутай болох вэ гэдэг ингээд юм хамгийн сүүлийн ярьслт маань тэгээд туссан байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол манай монголчууд ингээ яг шийдсэн за би ингээ өөрчлөгдөё гэд ингээ хараа ер нь бол 3-4 сар зарим хүн ч юм бол одоо саяхан нэг ирсэн эмэгтэй болохоор би 2 жилийн өмнө надтай нэг удаа уулзсан. Би тантай уулзахад агүй их ингээ үр дүнтэй байсан тий. Одоо ч гэсэн би тэрийг ингээд амьдралаа хэрэгжүүлээ явж байгаа. Одоо нэг надад арай өөр нэг юм асуудал гарчлаа. Энийг бодоо ингээ яах вэ гэгээд. Тэгэхээр ингээд айгүй хурдан ямиг шингээж авдаг хүмүүс маань ингээд
2 уулзаад айтайхан болчих тохиолдол байна. Тэгээд тухайн хүний бас хувь хүний онцлог хэр их ингээд бэрхшээлтэй байгаа гэдгээс бас хамаарна. Подкастын ивент гэгч цагаан уул эмэгтэйчүүдийн имлэг. Бас яг энэ тог 6 сараас 2 жил гэж мэдчих шаардлагатай хүмүүс чи хэмжээд очороо нэг очиод идгэрч чинь гэж боддог тий. Эсвэл гялс юм аваад зүгээр болчихъя гэд боддог шүү дээ тий. Над дээр нэг юм инээцээ тохиолдол байсан. Тэгээд тэр болохоор ингээд их нэртэй цаг авч байгаа байхгүй. Ихнэр нь ингээд над дээр ирэхийг хүсээгүй гэсэн. Тэгээд ихнэр нь юу яриад байгаа юм би ингээд сэтгэл зүйчтэй уулзах чам уу, сэтгцэн эмчтэй уулзах гэдэг юм уу? Би уулзахгүй ингээд гараа авчихгүй юу гэсэн чинь ингээд та манай ихнэрийг та ингээд баг ямар насанд нь ямар асуудал байгаа гэдгийг ингээд тодруулчдаг гэсэн. Ингээ манай ихнэр яагаад одоо ингээд ийм асуудалтай байна? Та тэрийг ингээд тодруулаад өгөө. Үгүй танаа ихнэр чинь надтай ярихгүй байна, тэгээ хүсэхгүй байна тий. Би ярилцчихийж одоо яг ямар асуудал байна уу гэдгийг тодруулна штэ гэдэг баг банга шиг гэж бодцоо ирчихсэн тохиолдол хаа тий. За тэгвэл одоо энэ эмчнэр бид нар оюутан байхад багш нар заадаг гэсэн нөгөө дүр тоглуулчаад за дүрээ тайлаа гэдэг. Тэгтэл одоо гэрлээ эмч маань их орох эмэгтэйчүүдийн эмч стресс эмчнэр олж дандаа л стресс авч байгаа сэтгэл зүйч эмч ч гэсэн сэтгцэн эмч ч гэсэн та хоёр маань яг одоо энэ ачаага мэрэгчлээсээ ядрахгүй байх энэ стрессээ юу нь яаж тайлдаг вэ? Стрессээс өөрийгөө яаж хамгаалдаг вэ? За миний мэрэгжлийн одоо стресстэй тал гэвэл бас л адилхан тэгэл нэг хүнээ жирэмслэхгүй байвал ингээл жирэмслүүлэх гээл ингээл бас аюух ингээл бодно стресстэй л те. Тэгэхээр яг ингээд сүүлд ингээл бодож яхад одоо миний их удаан ноцолдож одоо ингээд жирэмслүүлсэн хүн маань одоо ингээд яг хяналтнаас гараад за тэгээд дараа нь одоо төрлөө гэд ингээ хүүхдэд тврээд эмчтэй өнсүүлнэ гэд бариад ирж байгаа өргөд ирж байгаа тохиолдолд миний намайг ажиргал дүмбулдаг. Тэр л миний хамгийн стрессийг тайлал одоо тэгэл энэ ажлаас нэр улам сайн хийх юмсан гэл их энерги хүчийг бол авдаг штэ. Тийм тэр өдөр тутмын тэр нэг жижиг сажиг одоо энийг яах вэ, энийг яаж жирэмслүүлэх үү гэдэг юм чинь тэр одоо яг тэр ажиргалын хайжууд бол одоо юу ч биш. Тийм тий. За хонгорогийн маань маш олон яг хөө техникүүд бол байдаг л та. Тэрнээс илүү би болохоор энэ амьдралдаа ингээл хонгор зул гэд те хүний хандралаар л амьдарч байгаа. Сэтгэл засал эмч болохоор яг ингээд тухайн хүнтэйгээ ингээд нэг цагийн ярьцлага хийхэд тухайн хүнийхээ амьдралаар амьдрах боломжийг надад ингээд олгоод. Тэгэхээр ингээд надад би ингээд ажилдаа дурлах тийм үү олон ингээд кейс тохиоллыг амьдралын өнгийг ингээд би хардаг. Тэгээд хүмүүсээсээ маш их зүйлийг ойлгож сурдаг. Тэгээ энэ маань болохоор надад аюу их кайф өгдөг. Тэгээ тийм учраас би ингээд хамгийн их ингээд ядрахгүй байхт нэг зүйл нэг юм би ажилдаа аюу дурлалдаг, хоббирдаг. Энэ маань болохоор ингээд тийм үү энэ ажлыг ингээд шүн сайн хийх, тийм үү удаан хийх эрч хүчийг өгдөг. Подкастын ивент тэтгэгч мөнх онч дотор мэдрэл, үе мөч уламжлалт сэргэн засах имлэг. Сайхан байна. Угаасаа мэрэгчлэлтэй дуртай байж ч өнөөдрийн ажлыг бид хийж байгаа тий. За юу ч хөдөлгөх хүч одоо мөнгө, эдийн засаг энэ төр ерөөсөө хамаагүй яг ажилдаа дуртай ах нэг чухал байгаа. За тэгээд дараагийн нэг юм одоо цаашид өөрийнхөө мэрэгжлийн салбарт одоо танаа салбарт жишээлбэл оруулж ирэхийг хүсэж байгаа юм практик дээр оруулж ирмээр санагдаж байгаа тийм технологи юу байна? Шинэ одоо жишээлбэл AI гэж бүх салбарт яригддаг болчихлоо шүү дээ. Өөрийн чинь та хоёрын салбаруудад AI юу н орж ирэх нү тэр тухай судалж үзв. Асуугаад үзэхээр бол одоо аюул олон мэрэгчлүүд устж гин тийм үү дэлхий дээр. Тэгтэл бол бидний мэрэгжил хизээч устдахгүй хамгийн одоо доктортой ах мэрэгжил гэдэг дээр ханаас ч асуусан эмчийн мэрэгжил гэж заавал гарч ирж байгаа хүнтэй харилцдаг мэрэгжил. Тэрний хажуугаар ерөн салбарууд дээр шинэ технологи инновац юу вэ та хоёр? Тэр тухай хаваалцаач. За манай салбарт болохоор манай эмнэлэг бол одоо бүхэл ер нь бол сүүлийн үеийн технологиудыг ер нь бол хэрэгжүүлдэг эмнэлэг байхгүй юу. Тэгэхээр манайх бол сүүлийн үед бол юу хийж байгаа вэ гэхээр үр хөврөлийг суулгахаас өмнө энэ үр хөврөлтөд генетик шинжилгээ хийж байгаа. Тэгэхээр одоо энэ шинжилгээг хийх ёстой заалттай хүмүүсээс байгаа. Одоо
одоо жирэмслээд зулбаад байдаг 3-аас тийш удаа зулбсан ч байдаг юм уу те. За эсвэл одоо ээж аав нь ямар нэг удамшлын өвчтөд хүүхд рүү дамжих гад байвал ургийн гажигтай төрүүлжсэн байвал за мөн одоо тэгэл 3 охин 4 хүүтэй 1 охинтой 1 хүүтэй болчмоор байгаа хүүс бидмээр байгаа. Иймэрхүү одоо асуудалтай хүмүүсүүдэд битгээд үр хөвөрлийг генетикийн шилгээ хийлгээд одоо эрүүл сарвал байгаад хүссэн хүүсэнд байвал битгий суулгаж өгч байгаа. Энэ бол бас хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээ байгаа. За мөн одоо үр хөвөрлийг одоо умаа хүндээ суулгаад дахин суулгаад ингээд суухгүй байдаг бас хүмүүсээс байдаг байхгүй. Тэгэхээр бид хэдийн бие эргэтэн гэдэг чинь одоо биологийн цагтай одоо бүтэн сарын туршид ганцхан өдөр л эсийг хүлээж авах цонх нэгддэг. Тий. За тэгэхээр тэр цонх өдөр бас зөрдөг юм ховор тохиолдол хүмүүсээс байдаг. Тэгэхээр тэр хүмүүсүүдэд бид хэд болохоор бас умаа хүндийгээс нь хусам шинжилгээ аваад генетикийн хувьд одоо шинжилээд энэ хүний цонх үеийн одоо зөрж гин үү, зөрөхгүй вэ үү гэдгийг бүр юм генийн түвшинтэй шинжилдэг болсон байна. За тэр шинжилгээг манайх хийж байгаа. За яг одоо сүүлийн үед оруулж ирмээр байгаа технологи гэвэл яг одоо бол одоо бид хэд бол үр хөвөрлөөсөө болохоор контактлж авж иж энэ эсээ болохоор бид хэд шинжилж байгаа байхгүй юу. Одоо орчин үед болохоор судалгаа хурлууд дээр юу ярьж ийнэ вэ гэхээр нөгөө эс сүрэлж байгаа орчин одоо медиумасаа шингэний одоо шинжилээд энэс одоо нөгөө хромосомын асуудал байна уу ямар байна гэдгийг нь шинжилдэг бас ийм технологи бас байна. За мөн бас одоо яг судалгаа шинжилгээний түвшинд явж байгаа одоо митохондрийн өвчнөр өвддөг одоо одоо хүүхдтэй болохгүй зулбаад байдаг ийм асуудалтай хүмүүсээс байдаг байхгүй. Тэгэхээр 2017 онд одоо 3 одоо эцэг эхтэй хүүхд гэж одоо дэлхийд дахинд нийлтийсэн одоо залуу өвдөд байгаа хүнийх нь одоо удмын мэдээллийг аваад тэгээд эрүүл одоо митохондритэй хүний цитоплазмтай одоо орчинд удмын мэдээлэл хийгээд өгөхөөр энэ маань одоо эрүүл сарвал хүүхэдтэй босон гэд 3 эцэг эхтэй хүүхэд гэж нэртэй. Тийм. За тийм одоо ажлууд бас орчин үед одоо хийгдэж байгаа. Тий хийгдэж байгаа учраас бас тийм одоо ажлыг бас манай Монголд нэвтрүүлж хийх юмсан гэж бас мөрөөдөл бол байгаа. За мөн одоо нөгөө эсийг одоо яг гараар манай эмбриологч нар тэгээд одоо гараар ингээд шалгаал өсвөрийнх нь одоо байдлыг ингээд үнэлээл өдөр тутамдаа явдаг бол зөвхөн одоо тайм лапс гэдэг одоо технологи гэдэг эсийг одоо хийчдэг. Одоо эс нь өөрөө ингээд өсвөрлөөл яг пласт болохоор нэг тэрийг хөлдөж чадгалдаг ийм тайм лапс гэдэг бас одоо инкубатор гэх юм уу да байдаг бас тийм инкубатортай бас болох байхаа гэдэл. Тий. Тэр болохоор AI явахгүй бас одоо яг нөгөө AI-аар одоо үр хөвөрлийг үнэлээл. За тэр тэдэн хувьтай энэ бол одоо жишээлбэл 3 эзэргээс байлаа гэвэл энэний суулгуул энэ нь одоо яг хүүхдтэй төрөх боломж өндөртэй шүү гэдэг юм уу гэдэг байдлаар AI үнэлгээ бол бас манай салбарт бас нэлээд нэвтэрж байгаа. Тий. Гой сонирхолтой юм байна тий. Инновац ихтэй юм биш үү? Инновац ихтэй. Хангaraгийн за угаасаа ингээд нөө олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа сэтгэл зүйн олон төрлийн ингээ арга аргачлал ингээд хүсэн үсэг нэвтрээ явж байгаа. Миний хувьд болохоор ингээд сэтгэл засал маань өөрөө болохоор айгүйх ёс зүй, хариуцлага, харилцаа хандлага энэ дээр болохоор ингээд юу маш чанд байх хэвээр. Ингээд тэгээд яг энэ талын одоо хууль эрх зүй ч юм уу тэр юм ингээм арай Монголд ингээд сайн бүрэн боловсроогүй байгаа. Энтэй холбоотойгоор ингээд алдаа зөрчлүүд ингээд бас нэлээд гардаг. Тэгээд энэ талын юу ёс зүй хуулийг нэлээд сайн чанд болохоосоо гэж хүсдэг. Тэгээд энэ талаар бол сүүлийн үед ингээд ажиллаа явж байгаа. Подкастын ивент тэтгэгч Golden Tip нүүр ам шүдний имлэг. Подкастын ивент тэтгэгч Цагаан уул эмэгтэйчүүдийн имлэг. Подкастын ивент тэтгэгч Юмед гоо сайхны мэс заслын имлэг. Подкастын ивент тэтгэгч Сэцэн мед имлэг. Подкастын ивент тэтгэгч Мөнх онч дотор мэдрэл үе мөч уламжлалт сэргээн засах имлэг. Тэр аюул чухал тий бас бид нар за одоо энэ подкаст маань бид нар ингээд өөрсдийнх нь та мэрэгжлийнхаа сурталчилгааг хийж байгаа тийм үү. Тэгэхээр хүмүүс одоо цаашид та хоёрын мэрэгжлийг ямар шалтгаанаар сонгох ёстой вэ ер нь одоо оюутнуудад тэгээд арт иргэдэд
зориулаад бас бид нэр энэ подкастын төгсгөл болгонтой хоёр маань харсан бах. Хамгийн энгийн эрүүл амьдралын дадал ямар дадлыг санал болгомоор товчхон хариулаад энэ удаагийн нэвтрүүлгээ гурлаа өндөрлөе. За миний мэрэгжлийн сайхан тал гэвэл одоо нүдэн дээр л одоо нөгөө гэр бүлийн харилцаа өөрчлөгдөөл те тэгэл ингээл шинэ амьдрал төрхөөр ингээд Аз жаргал бэлгэлээл яг энэ одоо энерги намайг бол маш их цэнгэлдэг. Тэгэхээр шинээр одоо мэрэгжил сонгох гэж байгаа резидент болон оюутнуудад болохоор дотооч эмэгтэйчүүдийн дотооч хөрөл гэдэг маань болохоор одоо бүх одоо бид хэдийг удирдах те одоо их төрхийн болон одоо их барих төрхгөө бүх юмны л үндэс гэж одоо тайлбарламаар байна л да. Тэгээд тэр дундаа өргүүдлийн салбар болохоор маш их залуу салбар, энэс жилүү цаашаа улам хөгжин те. Тэгээд маш гоё мэрэгжил шүү, сонгоорой гэж. За тэгээд өөрийн мэрэгжлийн талаар нэг зөвлөгөө, амьдралд хэрэгтэй зөвлөгөө гэвэл орчин үед болохоор охтууд, хүүхнүүд аягүй их нэг юм амбицлаг одоо ажиллаа хийж агаад одоо төрөнж байдаг юм уу те сурж агаад төрөнж байдаг юм уу гэдэг төрөлтийг ер нь бол жоохон хойшлуулчихад байгаа. Тэгэхээр яг одоо ингээд цаг нь болоод яг төрөх асуудал болоод ирэхээр нөгөө эмэгтэй хүний өндөг гэдэг чинь бас тоотой. За өндөг гэдэг маань бас чанарын хувьд бол жил жилээр буураад явж идэг. Тэгэхээр орчин үеийн хүүхнүүд ямар болсон байна гэхээр өндгийн эсийг болохоор ангаар нь хөлдөдөг болцсон байна. За эсвэл одоо гэр бүлтэй хосууд болохоор одоогоор төрөх төлөвлөгөө байхгүй байна гэвэл энэ эсийг бол хөврөл болгоод хөлдөөгөө бас хадгалж байна тийм. Тэгэхээр эсээ хөлдөөн гэдэг маань болохоор энэ маань ирээдүгөө хадгалж байгаа хэрэг. Тий. Тэгэхээр одоо залуучуудаа болохоор хэрвээ тийм одоо төлөвлөгөө байгаа бол хөрчгөө гаваас давхар хадгалаад хөлдөөж ивэл энэ бол бас таны амбицийн нэг хэсэг шүү гэж зөвлөмөр байна. Баярлалаа. Сонирхолтой гоё зөвлөгөө байна. За эрүүл хүн гэж юу вэ гэхээр бие махбодын хувьд эрүүл, тэгээд сэтгэл санааны хувьд эрүүл, тэгээд амьдралд тасан зогсох чадвартай гэдэг ингээд богинохгүйгээр ингээ хэлэхээр ингээ тийм байгаа даахгүй. Тэгэхээр бие эрүүл мэндийн агүй олон эмчнэр байгаа. Угаасаа эдгээр ингээ хэрэгтэй. Сэтгцийн эрүүл мэнд тэгээд амьдрал тасан зогсох гэдэг нь болохоор ялцчихгүй л ингээ сэтгэл зүйтэй холбоотой тийм мэрэгжил. Тийм болохоор энэ агүй нандин энэ сайхан мэрэгжлийг ингээд тийм үү та нарыг сонгоорой. Тэгээд хоёрдугаар түрүүнд хайл хэлсэн. Маш олон ингээд шүү амьдралаар амьдрах бас тийм үү боломжтой ингээд хүн байхыг ингээд агүй их заадаг ийм мэрэгжил юм аа. За агүй олон зөвлөгөөнүүд байдаг л та. Гэхдээ би болохоор энгийн нэг 3 зөвлөгөөг ингээд бүх хүмүүс өдөр болгон хийгээсэй гэж хүсэж байна. Нэгдүгээр дэх юм бол ингээд ядаж 5 минут ингээд тийм үү өөрийгөө ингээд мэдрээд эсвэл цай уухтаа ингээд цайгаа мэдрээд ингээд тийм үү энэ хурдтай эрчтэй амьдрал дунд жоохон пауз ингээд авч сураасай гэж хүсэж байна. Тэгээд хоёрдугаар гэх юм бол ингээд гадуур явахтаа тийм үү болж өгөөд л ингээд нурууц их гоё нэмсгэлээ явж агаарэ. Энэ маань болохоор ингээд шүү бие махбодыг дагаад ингээд бодол маань ингээд хүртэл ингээд өөрчлөгддөг. Энэ жижигхэн бодлооч айгүй үр дүнтэй тасгал шүү. 3 дугаар гэх юм бол ингээд бид нар урмаар дутчихдаг. Тэгээ бидний эргэн тойрон байгаа хүмүүс бол бидэрт ингээд өссөн үед өрмөгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд өдөр ядаж нэг удаа чи сайн байна гэд өөрийгөө нэг тэрдэг тийм үү. Өөрийгөө чи хичээж байгаа шүү гэд урамшуулдаг байгаасай гэж хүсэж байна. За баярлалаа хоёрнаас та гоё зөвлөгөөнүүд өглөө. За өнөөдрийн подкастын маань сонссон та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд 2006 оны төгсөгчдөө 20 жилийн баярын мэнд хүргэж энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөё. Нэг юм хэлгээ мартсан. За гэрлээ. Тий. Манай ангийнх намайг подкастт орох гэж байгаа гээд чи нэг 603 гэдэг ангийн нэрийг л гаргаад хараа гэж загсан. Яг мартчихсан. Тий. Ангийнхандаа анаахын 603 ангийнхандаа мэд хүргэе. За тэгээ хэдүүлээ алтан гагнууртаа бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзцгаая. Баярын мэнд хүргэе. Хайртай шүү. Тэгээд 5 сарын 29-нд курсээрээ уулзцгаая. Бүгдээрэнд нь эрүүл энх аз жаргал амжилтыг хүсье өрөөё.